Өдрийн мэнд бодлын эзэн подкаст эхэлж байна. Та бүхэндээ өөрийн дотоод оршихуйгаас орж ирэх бодлууд, мэдрэмжүүд, дотоод оршихуйн хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй өөрөөр хэлбэл яг бидний ил ертөнцид байх биеэс тусдаа бидний даалт ертөнцид байгаа энэ биеийг ойлгох үүнийг ингээд барьж авч ихснээр бидний нөгөө яриад байгаа сүнсний сэрэлт эхэлж байгаа шүү дээ. За яг энэ сэрэлтийн процессыг туулсан туршлага болгоно ингээд бодтоор та бүхэндээ хуваалцсан явж байгаа. За тэгвэл энэ процессыг ерөнхийд нь ингээд нэг товчлоод ярий гэвэл за эхлээд бид яадгүй гэхээр дотоод оршихуйгаа барьж авснаар эхлээд бид нар яг өөрийн ил ертөнцийн ухамсар мэдрэмжтэй ойрхон сүнсийнхаа дотоод хэмжээс рүү ордог. Энэ хэмжээс гэдэг нь ухамсарын хэмжээс гэж ойлгож байна. Ухамсарын түвшин. Өөрөөр хэлбэл бид нар ингээд нэгдүгээр ангиас ахуулаад суралцаал ингээд нэг ихтэй сургуулийн түвшинд хүрээд тэгээд дадлгажаад амьдрал дээр ингээд ажиллаад эдний болгон ч ухамсарт ингээд дэвшлээд буюу явж байгаа гэж зөв төсөөлөхөд яг энтэй адилхан бид нар яг таял амьдрал дээр хэдгээр хэмжээсийн ухамсар чадвар мэдрэмжтэй байгаа юм. Тэгвэл дотогшоогоо орохоор яг тэр хэмжээстэйгээ ойрхон дотоод ертөнц рүүгээ орд юм аа. Тэгээ энэ дээр ингээд ярахад яг одоо таны ухамсар хэрвээ за 3 дахь хэмжээс илээ гэж бодоход та дотогшоогоо ороход та сүнснийхаа 3-аас доош хэмжээсүүд рүү тэгээ 3-аас дээш хэмжээсүүд рүү ойрхон түвшин рүү нэвтэрч орж байгаа. За өөрлөгөө орно гэдэг нь өөрийнхөө маш олон төрөл авалтуудын түвшинд орж ирж байгаа гэсэн үг. За тэгээд орж ирэхээр эхэндээ дандаа дэлхий дээр төрөл авалт хийжсэн өөрийн түвшин рүү орж ирнэ. За тэгээд мэдээж бидний амьдралд би гэж итгэжсэн миний ухамсарт миний сүнснээс энэ нөгөө доод ухамсар дээд ухамсараар хүн байх үеийн энэ давтамжуудын миний төрөл авалтууд надад нөлөөлж исэн байх нь. За тэрийг ойлголоо. Тэгээд тэрнээсээ цааш яах юм гэхээр доод хэсүүдээ ухаарч ойлгож хайрлах замаар хайранд суралцаад дээд хэсүүд рүүгээ тэднийхээ чадар чадамжийг амьдралдаа буулгаж тэднээсээ суралцах замналаар ингээд дотоод оршихуйгаа орчхоод ингээд бид нар хэмжээсээ ахиулж эхэлдэг. Хэмжээсээ ахиулахдаа үргэлж хайранд суралцсан гэдэг нь бусдыг ойлгох ухаанд суралцаж, өөрийгөө ойлгох ухаанд суралцаж өөрөө өөрийгөө бүрэн ойлгож өөрийгөө хайрлаж сурах энэ чадамжинд суралцдаг. Өөрийгөө хэр хайрлаж ойлгохын хэмжээгээр бусдыг бас хайрлаж ойлгох чадамж нэмэгдчихэд. За ингэж бид мэдрэмжийн хувьд ч тэлэлт хийдэг, хайранд суралцаж мөн ухамсарын хувьд бас тэлэлт хийгээд яг байгаа ухамсар буюу биднийг төрхөөс одоо хүртэл биднийг ингээ хайрцагцсан, сурсан мэдсэн итгэл үнэмшил болгоно бид нар ойлгож ухаарч ажиглах замналаар тавьж явуулаад шинэ итгэл үнэмшлүүдийг суулгаж түнд итгэж энэ даалт ертөнц рүүгээ итгэлийн хүчийг ашиглаад төвлөрлийн хүчийг ашиглаад ингээ орж байгаа маа. За ингээд ороод эхлэхээр бид зөвөр яг ингээд сүнсэн дээрээ яхад бидний сүнс буюу тэр дотоод оршихуй гэдэг зүйл маань өөрөө бас дотроо бас маш олон хэмжээсэд ингээ ухамсар мэдрэмжийн түвшинд ингээ ангилагдчихсан ингээд байж идэг юм аа. За тэгээд бид доороос нь дээшээ ингээ явсан. Бидний туулал. За энэ бол бидний туулал. За тэгвэл бид энэ бүх тууллаа хумаад одоо та бүхэндээ юуг санал болгодгоо гэхээр яг бидний хүрсэн түвшинд та хүрээд ирээ гэдгийг л санал болгодог. Өөрөөр хэлбэл за сүнслэг даалт ертөнц рүү ороод жил 6 сарын
туршлага тууллыг хөрөнгөлүүлжээ. Энэ одоо үеийн туулал туршлагыг танд би товчлоод яг одоо байгаа түвшинд таныг авчирч. Тэгэхээр та бол одоо хэрвээ те яг энэ дотоод аялал хийх гэж байгаа бол дотгошоогоо орж өөртөө өөрийгөө бүрэн нээх гэж байгаа бол те ийм одоо богино хугацааны боломжийг санал болгодог. Бидний зүгээс. За бидний гэдэг чинь манай сүнслэг сургалтын зүгээс. Бидний одоо дээд эсүүдийн зүгээс энийг олгож байгаа гэсэн үг. За ерөнхийдөө ингээд одоо дотоод оршихуйгаа ингээд англиад харах юм бол бид одоо дэлхий дээр бидний сүнс ингээд төрөл авалт хийх гэж ирээд дэлхийн энэ доод давтамжийн мэдрэмжийн дэлхийд автаад бид нар дэлхий рүү уналт хийдгийг. Уналт бидний одоо дотоод оршихуй буюу сүнс маань тий. Тэгээ уналт хийгээд одоо доод төвшний нөгөө 3 4 дугаар хэмжээсийн тий их өшөө 4 5 дахь хэмжээсийн ч юм уу энэ хэмжээсүүдийн энэ мэдрэмжийг мэдэрч түүнийг үнэн гэж итгэж эхэлснээр тэр мэдрэмжиндээ итгэсэн итгэл үнэмшлэр өөрсдөө бид нэр одоо сурсан мэдсэн мэдлэг ухаан оюуна одоо би гэж итгэж эхлээд ингээд өөрсдөө ингээд дэлхий дээр түгччихдэг. Одоо жижиг ухамсар мэдрэмжийн түвшинд те бидний хэлдгээр энгийн хүн шиг ингээд болоод түгччихдэг. За тэгээ энэ дэлхийн үүлэн үрийн тойрогт бид нэр дахин төрсөөр байдаг. Дахин төрсөөр байдаг. Учир нь те энэний учрыг олоод энэ ухамсар мэдрэмжээ дэвшлүүлээд сүнслэг одоо тэр гэрлийн одоо анхны төлөвөөс санах энэ процессыг бид тэр дэлхий дээр хийх гэж одоо бидний сүнс бол хүсдэг. За гэвч дотоод оршихуй буюу дотоод мэдрэмж түүнийг хаагаад тэгээ ил амьдралаа би гэж итгэж эхэлснээр бүгд ингээд дотоод оршихуй нь хаагдчихж байгаа шүү дээ тий. Яг одоогийн түвшинд бол за тэгвэл одоо яах юм бэ? Тэгвэл яаж одоо энэ сүнслэг тий энэ хамгийн анхны тэр гэрлэн төлөвөө нээх юм бэ? Энэ одоо нэгснэр яг яад юм бэ тий? Ямар өөрчлөлт гарах юм бэ? За энэ тал дээр хэлж өгье та. Тэгэхээр энэ мэдрэмж гэдэг юм чинь маш одоо хүчтэй тийм зууралцсан бүр ингээ бодит юм шиг бидэрт мэдрэгддэг. Ингээ маш ингээ бодитсан эрчим байдаг. Тэгээ тэр нь ингээ мэдрэмж учраас ийм зууран тий. Би одоо жишээ нь амьдралдаа авсан мэдрэмжүүд бол миний мэдрэмжүүд буюу бүгд надад яг одоо бодитоор мэдрэгдэж байна. Энэ бүх мэдрэмжүүд тий. Энэ бүх мэдрэмжүүд. Тэгээ энэ бүх мэдрэмжүүд чинь яг одоо надад аз жаргалтай үеийгч байна уу? Зовлонтой үеийгч байна уу? Тэгээ бүгд яг одоо байж байна. Бүгд яг одоо бүр намайг төрхөөс ахуулаад одоо хүртэл тулсан бүх туршлага мэдрэмжүүд надад байна. Яг одоо цагт. За тэгвэл энэ мэдрэмжиндээ би итгэж байгаа цагт энэ мэдрэмжиндээ түүжигдээд тэгээ эннийхэн одоо ухамсар эннийхэн мэдлэгийн хүрээнд өөрийгөө авч хайчлаа. Тэгээд би эндээсээ дээшээ сүнслэг төлөвөө мэдрээд тэгээ энэ сүнслийнхаа хамгийн дэд өндөр чадамжийн гэрлэн төлөвөө олох гэхээр би эндээ түүжигдсэн учраас гарч чадахгүй байгаад. За тэгвэл бидний тууллаар бол ингээ баг багаар ахдаг юм аа. Үүлийн үрийн энэ тойргоос гарна гэдэг те бидний сүнслэг сэрэлтийн хувьд хамаг ихэнх цаг хугацааг туулсан энэ дээрээ. Энийгээ бид нар болохоор өөрсдийнхөө сэтгэлийн хортой ажиллах, сэтгэлийн тэнцвэрээ олох, сэтгэл хөдлөлөө удирдах сурах те өөрсдийнхөө тэнцвэрээ олох, за тэг итгэлээ олж авах. Энэ далд ертөнцөд итгэлээ олж авах. Ил ертөнцөд итгэсэн итгэлээ тавьж явуулах гих мэтийн нэг иймэрхүү одоо удаан зуурсан зууран ийм замналаар дотоод оршихуй дотроо эхний ээлжинд цаг хугацааг ингээд ихэнх замналаа өнгөрөөж байгаа юм. За энэ үүлэн үрийн таригаас нэг гарчих юм бол
тэгээд дэлхий дээр ингээд дахиж түүнд автахгүйгээр тэр сүнслэг одоо дараагийн түвшний чадамжууд ухамсарууд мэдрэмжүүдээ нээгээд тэрнтэй холбоотой өөрийн төрөл авалтын дөрүүдээ эргэн санаад хүн байх үеэс өөр одоо дэлхий дээр бууж ирж байгаагүй одоо тэр төрөл авалтуудын дөрүүдээ төсөөд ашиглаад тэднээсээ суралцаад тэднийхээ одоо хийгдээгүй зүйлсийн тэр ертөнцид нь хийж өгөх замналаар ингээд бид дэше агсаар хагаад одоо яг хаана ирж байна гэхээр бидний хүрсэн түвшин бол бүр энэ сүнсний амин одоо чанар гэж ярьдаг. Сүнсний бүр анхдагч өөгдөл чадамжууд тэгээд бүр маш амьдлаг хайр, маш амьдлаг мэдрэмжүүд, маш баялаг. Тэгээ энэ бүх чадамжийг ингээд нээсэн гэрлийн төлөв буюу одоо гэрлэн оршихуй өөрөөр хэлбэл бидний сүнсний хамгийн өндөр амин чанар сэргсэн тэр түвшинд бид нар одоо хүрж байна. Тэгэд энийг энэ амьдрал дээр буулгаж ирэхтэй энэ махан биендээ энэ чадамж өгдлүүдэд буулгаж оруулж ирэх яг энэ сүнсэн төлөв авалт гэдэг нэг юм байдаг. Тэрийг хийждээ төсөөдө буулгах гэдэг ойлголтгүйгээр зүгээр өөрөө байж хата биеийнхаа энэ эдис бүрийг бүр энэ ДНХ-ийн төвшөндөө энэ чадамжаа ингээд нээж нахан биендээ буулгаж суулгаж зүгээр өөртөө зүгээр оршиж байхдаа гэрэл болж оршихоор ийм одоо чадамжаа нээгээд ингэ явж байгаа. За тэгвэл бид нар яадгүй гэхээр энэ болгоныгоо хүмүүст зааж өгөхийн тулд заавал сургалтаар зааж өгөхөөр аргагүй болчдгоо. Тэгвэл манай одоо бодлын эзэн сүнслэг сургалтын төвөөс явагддаг. Анхан дунд гүнзгийгээд энэ урд нь бол бидний туулаар бол маш удаан хугацааны туршид туулдаг байсан тэр сүнснийхаа сэрэлтийн зам тууллыг бид нар 7 хоногийн хугацаанд хамгийн өндөр дээд чадамжийнхаа дээд төсөөтийн зүгээс хийгдэх гэрлэн төлөвийн үйлүүдээр та бүхнийг энэ одоо доод энэ үеийн үрийн тарихт хашигдсан байгаа энэ бүр сүнс рүү нь оруулаад дотоод оршихуйтай цуг гэд хэмжээсээ нахиулах. Тэгэд энийг одоо эхний 7 хоногт бид ухамсарын түвшинд одоо чөлөөлөлт явуулдаг ийм хичээлүүд явагддаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай анхан дундын гүнзгий хосолсон 7 хоногийн энэ сургалтанд та яах вэ гэхээр ухамсарын түвшинд ил ертөнцийн бодол, далд ертөнцийн бодлоо удирдах сураад далд ертөнцийнхаа бүр сүнслэг тэр гэрлэн төлөвийн ухамсараа нээгээд тэр төлөвөө мэдрээд өөрөөр хэлбэл тэр дотоод ташгуургаа тэр өндөр ухамсар дээр очиж сурах юм аа. Энтэй холбоотой дандаа ухамсар тэлэх хичээлүүд эхний 7 хоног явагдана. За энэ 7 хоног маань төлбөр нь болохоор 300,000 төгрөгийн төлбөртэй. Гэхдээ энэ одоо төлбөрт бол бидний зүгээс бидний энэ дээдсүүдийн чадамж чадрын хувьд бол энэ одоо төлбөртэйгээр харьцуулахад хязгааргүй чадрыг хязгааргүй одоо мэдлэг мэдээллийг өгнө. Яагаад хязгааргүй гэж яриад байна гэхээр яг бидний тархин дээр төвжигдсэн 3 дугаар хэмжээсийн материалын ухамсарын энэ чадамж энтэй харьцуулахад хязгааргүй бага түвшин тэгвэл нөгөөд нь хязгааргүй их түвшин. Нэг хязгаар гэдэг юм яриад байгааз тэгэхээр өөрөөр хэлбэл тийм одоо төвшний өөрчлөлтөнд ухамсарыг оруулна гэсэн. За ингээд энэ 7 хоногийн сургалт дуусаад дараа нь одоо манай одоо 21 хоногийн эрчимжүүлсэн сургалтын үлдсэн 14 хоног явагддаг. Өөрөөр хэлбэл та 7 хоногийн сургалтанд суугаад ухамсараа тэлэх сургалтаа авчаад дотоод тушгууд руу холбогдчоод үргэлжлүүлээд би танаа үлдсэн нөгөө эрчимжүүлсэн сургалтыг авъя гэх юм бол та сонголтоо хийгээд дараа нь одоо өгчлүүлээд сурч болно. За энэ үлдсэн 14 хоногт нь юу явагдав гэхээр энэ ухамсарын хувьд хүрсэн энэ гэрлэн төлөвийн чадамжийг бид нар махан бие рүү мэдрэмж мэдрэхүүр рүү ингээ буулгаад энтэйгээ ингээ оршиж сурахад нь тусалдаг 14 хоногийн бит дадлаг ажлууд
Тэгээд эдгээр нь бас тухайн үедээ одоо шилжүүлэх, чөлөөлөх одоо өндөр дээдсүүдийн гэрлэн төлөвийн үйлүүдтэй хамт явагдах юм аа. За ингээд өөрөөр хэлбэл манай ерөнхийдөө бол 21 хоногийн сургалтыг дуусгахад тухайн хүн гэрлэн төлөвтэй оршиж чаддаг, гэрлэн төлбөрөө өөртөө үлээдэг. Хань ижил өөр хөгөөд одоо ойр дорны хүмүүстэй нөлөөлдөг. Бүх юмыг өөртөө эзэн суудаг, бодлын эзэн, амьдралынхаа эзэн, сүнснийхаа эзэн, ил далд ертөнцид ингээд одоо бодлоо удирдах амьдарч сурдаг эзэн төлөвтэй болох юм аа. За мэдээж хүн болгоны хичээл зүтгэл маш чухлаа. Үнэхээр энэ дотоод тошхуугаа мэдрээд түүнийг барьж аваад энэ нь өдөөгдсөн маш өндөр ихтгэл үнэмшилтэй явж байгаа хүмүүс бол энэ чадвар чадамжийг богино хугацаанд нээждэг. Дотоод тошхуугаа дарчихсан өөртөө итгэдэггүй ихтгэл суурь ингээд маш доор байгаа хүмүүстэй. Тэгээд хичээл зүтгэл одоо муутай хам бол бидний өгсөн чадвар чадамжийг амьдралдаа дадал энгийн үзэгдэл болон хөвшүүлж суулгаж одоо чадахын тулд хэр их цаг хугацаар нь тэр хэмжээгээр л одоо тэрийгэ суулгах шаардлагатай болдог. Тэгэхээр нэгэнт бид зүгээр сүнснийхаа даалт ертөнцид байгаа энэ чадвар чадамж эргэн санаж байгаа учраас энд заавал одоо ингээд 21 хоногийн хугацаанд энэ бүхнийг эзэмшнэ гэж одоо ухаан бодолд нь ингээд буухгүй байж болно. Гэхдээ болдог гэдгийг бас хэлье. За мөн одоо энэ 21 хоногийн сургалтаа 2 сарын 17-нд гэж зарласан байгаа. Гэхдээ бас нэг хэд хоногор цаашаа сунгагдаж магадгүй. Тэгээд сургалт маань ингээд одоо эхлэхэд бидний зүгээс бэлэн одоо зөвөр яг бүртгэлийн явуулж эхэлж байгаа маа. За тэгээд та бүхэн маань манай сургалтыг сонирхож байвал яг энэ сургалтанд орсоор ийм болох юм байна гэдэг ерөнхийдөө ойлголоо. Өөрөөр хэлбэл сүнслэг тэр гэрлийн төвшнгөө нээгээд түүндээ мэдрэмж ухамсараа нэгтгээд энийг махан биендээ буулгаж ирч чадах юм бол бид нэр энэ нийгэмдээ энэ гэрлэн төлөвийн одоо гэгээлэг маш их ухамсарын өндөр чадамжуудыг нийгэм рүү өгөх юм. Мэдрэмжүүдийг өгөх юм. Өөрөөр хэлбэл нийгмийг бид засах байхгүй юу? Бусдаа нөлөөлөх юм, Өөрөөр хэлбэл гэр бүлд нэг хүн л ийм эрчимтэй, ийм чадамжтай болоход бусдыгаа ингээ халдварлуулж байгаа юм шиг энэ чадамжиндаа ингээ тасгаад аваа авчих байхгүй юу? Тэгэхээр монголчуудаа үнэхээр энэ сүнслэг өндөр замнал руу оруулаад өндөр чадамжийн нэхийн тулд яах аргагүй бидний зүгээс эдгээр одоо сургалтыг зарлаж байгаа. Энэ сургалтанд л орсон хүмүүс өөрчлөлтөө мэдэрчээр өөрсдөө ирэхгүй дотроосоо ингээд бодлоо удирдаад сураад дотоод тошгоогоор амьдарч сурч байгаа маа. За тэгээд манай подкаст та бүхэнд таалагдчихвэл олон хүнийг энэ замнал руу оруулахыг хүсэж ивэл цаашаа манай бодлын эзэн пэйж хуудас, YouTube суваг, Instagram-уудыг маань мөн одоо бодлын эзэн сүнслэг сургалтын заруудыг маань цаасан сайн одоо түгээж хуваалцаж өгвөл бидний хувьд одоо чин сэтгэлийн одоо дэмжлэг байх болно. За тэгээд мөн одоо сургалт эхлэхээс өмнө одоо нэг 7 хоногийн хугацаанд сүнсний тандалтандаа одоо цаг өгж байгаа. Сүнсний тандалт хэлгэснээр яг уу гэхээр та өөрөө ер нь дотоод тошгуудаа хийм юу хийх гэж ирсэн ямар зорилго өгдөлтэй юм яг одоо танд нөлөөлж байгаа дээд эсүүд, доод эсүүд таны амьдралыг хэрхэн авч явж байна. Тэгээд одоо танд ямар одоо дээд эсийн чадвар чадамжууд бэлэг авьяасууд байгаа юм. Түүн дээрээ төвлөрүүл та амьдралаа одоо хэрхэн авч явах юм гэдэг ийм үйлчлэг тандалт байдаг. Тэгээ энэ нь бас хамрагдсан хүмүүс ерөнхийдөө манай сүнслэг сургалтанд бас ингээд шийдрээ гайгаад суухт нь одоо хялбар байдаг гэх юм уу. За тэгэд энэ цагтаа одоо бүртгэлээ бас авч байна. За тэгээд өнөөдрийн подкастаа өндөрлөе. Сургалтыг амьдралдаа нэг удаа
аваад үзээрэй. Тэ? Энэ одоо бидний зүгээс танд өгөх нэлээд том хүчтэй өөрчлөлт байх болно. Бид одоо айж тухтай бүстэй хорогдож энэ материалын ертөнцид хүний тархиараа амьдрах энэ цаг хугацаа маань ерөнхийдөө бол одоо яг нэг юм шилжилт буюу сонгох цаг ирчихжээ. Тэгэхээр та материалын ертөнцийн энэ одоо архиныхаа итгэл үнэмшилт итгэж үнэмшдэг ерөнхийдөө жижиг амьдралаа сонгож байна уу? Эсвэл ил далд ертөнцийг холбосон бүтэн одоо өөрийн дотоод ашгуугаар орших одоо дэлхийн хэмжээнд нөлөөлж чадах шин төвшний шин өөрийгөө нээж шинээр томоор оршиж төмөнд нөлөөлөх чадвараа нээж өөрөөр хэлбэл төмөн олныхаа дунд гэрэл гэгийг нь олж явах юм уу гэдэг ийм бас сонголт байна. За тэгээд сонголт бол үргэлж таны гарт байдаг, таны бодолд байдаг, таны мэдлэлд байдаг. За ингээд өнөөдрийн подкастаа өндөрлөж байна.